Олонгийн үйл мэд сүлтэй тэнгэрийн аратан гинт хайрцагнаас сур жавхлантайгаар гарч ирэв. Ичидийн харуул тэнгэрийн аратангийн хувьд бол юу ч биш. Гэтэл хин санах үлээ асруулан харуул урагш довтлоо. Буржгал ус цаваагаа даллав. Хуурай модны хожуул мэт тоол баршгүй архивын шүүгээ газраас огцсон мөндөв. Уран шаламгаа хөдөлгөөнөөр шүүгэн дээгүр мөчтэй баган мэт гадраа алхаж буй мэт хөнгөн бүжиглэв. Гэхдээ ингэснээр асар олон харуул араасаа галзуу мэт дайрж эхлэв. Ийм олон харуулын эсрэг зогсох үед үнэхээр хүн тулаанд орох гэж байгаа гэж юу? Боломжгүй аюул тулгархан мочид эцсийн нуус довтлогоо эхлүүлв. Бүх биеэрээ гал мэт гэрэлтэж эхлэв. Шууд л буржгал үсэг дагуулan өөр нэгэн хэмжээст орон зариу орлоо. Харуулуу чидэд төвөөс гарах үед өхөрдөн бяцхан муур болчихов. Харин тэнгэрийн аратан бол тэнгэрийн аратан үнэхээр гайхалтай орон зайн шилжилт. Тэднийг шууд л чулуунуудын цуглааны хаалганы өмнө аваачив. Саяхан гаргасан гайхалтай зогсолгоор тэнгэрийн аратантай гүн нөхөрлөл тогтов. Ийм сүр хүчтэй тэнгэрийн аратан сулхан хөвд буй өдөн бөмбөлгийг хараад хөөрхөн царайны илэрхийлэл дахиад л бүх хүний сэтгэлийг хайлуулчихв. Нөгөө талд хар шидэн дэлхийн бүх шулам шиднүүдийг аль хэдийн цоглуулчихжээ. Ирээдүйн хүн төрөлхтөн хэрхэн хөгжихийг харуулв. Энэ бол дайн самуунаар дүүрэн дэлхий. Эрчим хүчний хэд хэрэглээ, цөмийн дайн бүхэлдээ дэгдэнэ. Энэ бүхэн хүн төрөлхтний мөхлийн ирмэгт аваадсан байв. Гэхдээ ийм зүйл болохгүй тулд нэгэн шийдвэр гаргав. Энгийн хүмүүсийн ихэнхийг устгах. Ингэснээр өөрийнх нь үзэл санаагаар ертөнцийг ариусгах. Түүний урам зоригтой үгсийн дараа шидэнгүүд бүгд хүлээн зөвшөөрч нэгдэв. Дэлхийн өнцөг булан бүр руу явцгаав. Шидэнгүүд сэргэн мандалтын төлөвлөгөө хэрэгжүүлэхээр хар шидэн өөрийн жинхэнэ хүч чадлыг харуулахаар гартаа байгаа шид саваагаа даллав. Хөх төлтэй тамийн гал. Түүний эргэн тойронд дүрлзэн асав. Түүнд үнэнч байхад л энэ галаас молтрох боломжтой. Тэр аимшиг тамийн гал шидэт холбооны ихэнх гишүүдийг шууд үнс болон хуургав. Сахалтай анхандаа шар устай бүсгүйтэй эргэн уулзна гэж бодсон байв. Гэтэл өөрсдийн төсөөлснөр болсонгүй. Шар устай бүсгүй түүний талд орлоо. Тэр дүрлзэн алсах галыг даван гарч хар шидний хажууд очив. Шиднүүдийн армийн гишүүн боллоо. Ганцхан хөдөлгөөнөөр галаар шатаагдсан үнс болов. Ийм хүчрхэг хар шидний эсрэг бусдын ч мөн адил зогтоос өөр аргагүй болов. Тэд түүний шидийн хязгаараас гарч зогтов. Гэвч үнэхээр мултарч чадсан уу? Үгүй ээ, хинч төсөөлсөнгүй зүйл боллоо. Тэр аимшиг тамийн гал гинт 3 авраг галын луу болон хувирв. Луунууд нисч эхлэв. Тэр үедгээр луунууд хүмүүст тор хөнөөл учруулбал үнэхээр аимшигтай байх болно. Аюул тулгарсан энэ мөчөд 300 настай нууц өвдөлтөн гарч ирв. Амьд үлдсэн цөөн хитгэн шиднийг дагуулan бүх хүчээ шавхан хамтын шидийн хүчийг ашиглан нэгэн агуу чадвар гаргав. Бүгдийг ор мөргөө арилгах тэр даруй хүчрхэг гал 3 галын лууг битүүмжлэх шидийн дунд хашив. Шиднүүд сүүлчийн боломжоо ашигласан хийсэн зүйлд тамийн галын луунууд бүр мөсөн устгагдав. Тулаан шиднүүдийн ертөнц асрыг хохирол амсав. Хар шидэн энэ талаанаар нэр алдраага түгэв. Тэр харанхуйн хүчийг өөртөө шингээсэн залуу түүний доторх хүчрхэг шидийг сэргээв. Энэ удаагийн агуу шидийн тулаан ирээдүйд ичидийн сургуулийн сурах бичигдэх болно. Шидийн ертөнцийн түүхэд мөнхөрөх нэгэн тулаан боллоо. Харин ирээдүйг хэрхэн өрнөх бол 3 дугаар ангийг тэгсэн ядан хүлээн. Кино төгслөө. Түүний үйлдэл хэтэрхий туйлширсан мэт боловч зөгнөл хүн төрлөختөнд чухал саналга болж байна. Манай ертөнц үргэлж инх тайван байг. Хар шидний зөгнөл бодит болох ёсгүй. Таалагдсан бол дагаарай. Дараагийн бичлэг бүр сонирхолтой байх болно.